Яг улирлын чанартай ханиа томооны байдал 12 сар 1 сарын их бодвол харьцангуй багассан. Гэхдээ ингээд өвлийн томооны хүндрэлүүд 3 сард энэ хаврын улиралтай холбоотой бас хүүхдээс нэлийн хэсэг хандлага байгаа. Ер нь одоо ардын хэлдгээр нөгөө ард иргэдийн хэлдгээр гидсийн ханиад гэж байдаг шүү, тийм ээ. Хүүхдүүд бол нэлийн өндөр халуурсан 5-7 нэг халуурсан, бүүжсэн, суулгасан, амьсгалын дээд замыг гэмтээсэн гэдэг юм хавсарсан хорлоготой амьсгалын дээд замыг за тэгээд суулгалт авсарч явж байгаа ийм томог вирус бол илэрч байгаа. За эмнэлгээс бол нэгдүгээр бол хүний нөөцөн дээр маш их анхаарж байгаа. За энэ дээр бол бид нар нэгдүгээр төлөө авахар маш их хүүхдүүд ирж байгаа болохоор жижүүрийн эмч ихэд тоог нэмэгдүүлж байгаа. Энэ дээр бид нар хуучин одоо 4 эмч гардаг гэсэн бол одоо төлөө авах тэр эмч нэмэгдүүлж гараад 5-аас 6 эмч ингээд хонжин жижүүрийн хугацаанд тийм ээ. Дээр тасагтаа 2 эмч, сэхэнд 1 эмч, хүлээ авах дээр нэмэлтээр 2 эмч гаргасан ийм байдлаар гаргаж байгаа. За энтэйгээ мөн адилхан хүүхдийн сүүлчлийн тоогчс нэмэгдүүлээ ажиллаж байгаа. Оройн цагаар одоо 6 сүүлчч хүртэл ингээд тоог нэмэгдүүлээ ажиллаж байна. Хүүхэд ханиад өрсөн хүүхэд ерөөсө хамраас нь сожоол ханиад төрөхөд бол хүүхдийг заавал гэртээ дулаахан нөхцөд байлгах хэрэгтэй. Тэр энэ дээр манай эцэгчүүд анхаарахгүй бол нэгдүгээр тэр үргэлжлүүлэн цэцэрлэгт явж чинь те хүүхдүүдийг гадаа айгүй их юм дулаас улирал дулаан болохоор гадаа удаан хугацаар тоглуулж чинь тийм ээ. Энэ дээр хүүхэд даарж чинь хүүтэн салхи авч чинь. Хоёрдугаар цэцэрлэгт байгаа ханиадтай хүүхдүүд гэртээ байгаа нөгөө сартаа жижиг дүүнэртээ айгүй ханиад хүргэж өгч байна. Тэгэхээр энэ дээр бид нар бас айгүй сайн анхаарахгүй бол тэгээд 3 дугаарт нь болохоор эцэгчүүд ураараа ханиад хөрөнгөт нь нөгөө замбраагүй эмийн сангаас эм авдаг нь бол хэвээрэл байгаа. Тэгээд дур мэдэж хамаагүй эмчилгээ бас гэрээрээ хийж агаад хөндрүүлэх тохиолдол нэлийн гарч байгаа. Хийч тохой. За хөөчгөө ингэж хүүхдэд авсаар байна. Одоо шөнөөс хүүхдэд чи биш тийгээ шөнө ирчихнэ. Одоо хүн тэгээ. За яагаад танай төрцөө? Я хүүхдүүд нь идэж гин үү?